За татварын багц хууль эцсийн хилэлцүүлгийн шатанд явж байна, орж ирлээ. Эцсийн хилэлцүүлэг гэдэг маань бид ямар ч зарчмын зөрүүтэй санал гаргах боломжгүй. Дараагийн удаа бол бид нар 64 гишүүнээрээ батлах нэ. За ингээд батлах явцаасаа өмнө олон нийт болон улсын их хурлын гишүүдэд эцсийн байдлаар энэ багц хуулиуд үр дүн нь юу байгаа вэ гэдгийг товч тодорхой хариулж өгөхийг ганх хуйг ажлын хэсгийн ахлагчаас хүсэж байна. За нэгдүгээрт багц хууль хизээнээс хэрэгжиж эхлэх вэ? Яг хугацаа нь тэдэн сарын тэднээс хэрэгжиж эхэлнэ. Данс хаахтай холбоотой данс хаахаа болсон гэж та хэлж явах шиг байна. Үгүй данс хаана. Гэхдээ 30% үлдэгдлийн чинь үлдээгээд 70% нь зарцаана. Та үр төлбөрөө барагдуулах тэр боломжийг чинь нээлттэй үлдээгээд тэгээд эргээд 70% чинь эргүүлээд нээнэ гэдэг ч юм уу. Яг энийгээ тодорхой хэлж өгөөч. За нөөц төлөгч бол 400 биш 50 сая болж үлдсэн хിവэрэ байгаа юм байна. За хувь хүний энэ хувь хүний татвар дээр орон сууц борлуулалтын 2% татварыг цуцалж байгаа гэсэн ийм мэдээллийг өгөөд ах шиг байлээ. Энийг яг тодорхой анхны орон сууц бөгөөд 5-аас доошгүй жилд амьдарсан ийм орон сууцны энэ татварыг чөлөөлж байгаа гэдгийг яг тодорхой хэлж өгмөр байна. Тэрнээс ш нийтлэг бүх хүнд үйлчлэн, нийтлэг бүх аж ахуй нэгжүүдэд үйлчлэнэ гэдгийг бол бас биш юм шүү гэдгийг залруулж хэлээсэй гэж хүсэж байна. За мөн түнчлэн шаталсан татвартай холбоотой яг хэдээс хэдэн төгрөгийн хооронд хэдэн хувийн татвар тавигдаж байгаа вэ? Энийг яг шаталсан байдлаар нь тайлбарлаж эцсийн энэ мэдээллийг өгөхийг хүсэж байна. За ажлын хэсгийн ахлагч Ганх гэж хариулъя. За энэ удаагийн татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид нар 2027-2028 онд эдийн засгийн өсөлт 0.7 пунктээр нэмэгдэхээр энэ тооцоол гарч ирж байгаа. 0.7%. За үрхийн орлого 3%-аар нэмэгдэх боломж бүрдэж байгаа. За энэ удаагийн татварын багц хуулиар хувийн орлогын татрыг хоёр шатал нэмэгдсэн байна. За нэгдүгээр шатал бол 0-оос 792 мянга төгрөгийн орлого дээрээ 0% татвар. За энэ бол 2027 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. За 792-оос 2 сая төгрөгийн орлого дээрээ 1% татвар төлнө. За энэ бол 2028 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. За энэ болохоор 2 сая төгрөгийн орлоготой иргэн дээр л үйлчлэнэ гэж зарим иргэд ташаа ойлгоод байна. Энэ бол ерөөсө бүх иргэний гар дээр ирж байгаа цайлан 1% татвараараа гар дээр ирэх цайлан нэмэгдэнэ л гэсэн үг. 2 сая төгрөгийн орлого дээр 1%, тэрнээс дээш нь 10% гэсэн үг. За аж ахуй нэгжийн орлогын албан татвар дээр 15% шатлал орж ирж байгаа. За энэ бол уул уурхайн бус компаниудын орлогыг нь хамгаалах зорилгоор шууд 10-аас 25% өсдөг байсан тэр шатлалын дундуур нь 15% шатлал орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр уул уурхай бус компаниудын бид нар үйл ажиллагааг нь тодорхой хэмжээгээр дэмжиж өгч байна гэсэн үг. За мөн аж ахуй нэгжийн орлогын татрын 22-9 дээр бид нар Азийн наадмын спортын төрлийг 1% татрын хөнгөлт эдлэх бас боломжийг олгож байгаа. За нэмэгдсэн үртгийн албан татрын хууль дээр бид нар нөөт төлөх хугацааг нь ойшлуулж байгаа. Нэг ёсондоо нөөтийн тайлан гарлаа шууд татрын үртэй болдог байсан болвол ингээ 2 сарын дотор тухайн компани үйл ажиллагаанаас нь хамаарат үнэлгээ хийгдэн тэр үнэлгээний дагуу 2 сараар хойшлуулж мөнгө орсон даруй орж ирснийхэн дараа нөөтийн татварыг төлөх ийм боломж нь бүрдэж байгаа гэсэн. За энэ бол компаниудын эргэлтийн өрөнгө дээр эрг дүн авчирна. Банкнаас банк усаас зээл мөнгө төлөх зээлэх шаардлагагүй болно гэсэн. За мөн эргээгээ тендерд ороход нөөтийн үртэй гэдэг байдал чинь бас харьцангуй багаснаа гэсэн. Тэгэхээр энэ бол эргээгээд нөөтийн хууль дээрээс гол асуудал байсан бэхээр нөөтийн үртэй болдог байсан, эргэлтийн өрнгийн дутагдлалд ордог байсан асуудлыг энэгээр шийдэж байгаа гэсэн. За хувийн орлогын дотор тэр мөн бас анхны орон сууцаа тусгай хамгаалалттай газрын бүс нутагт биш л бол орон сууцаа зарвал тэр 2% татвараас хөнгөлөгдөг байхаар энэ татрын хууль нэмэлт өөрчлөлт орж байгаа. За аж ахуй нэгжийн орлогын татвар дээр мөн шууд дансыг хаахгүйгээр битүүмжлэхгүйгээр орж ирсэн орлогоос нь хэрвээ татрын үртэй компани байвал 70% татрын алба татвартаа авдаг, 30% нь тухайн компани үйл ажиллагаа явуулах боломжийг
одоо бүрдүүлэх үүднээс 30% нь одоо дансан дээр нь үлдээдэг байхаар хуулийн зохицуултыг оруулж ирж байгаа. За ариун зэвшин тодруулъя. За би энэ аж ахуйн нэгжийн үр төлбөртэй холбоотой хэсгийг ойлгосонгүй дахиад тодруулаад өгөөч. Үр төлбөртэй аж ахуйн нэгж байгууллага орлого хаа нэгтээс орж ирлээ гэхэд тэрний 70% нь автоматар сангийн яам авах гэж байгаа юм уу? Яг энэ процессыг одоо татвар авах гэж байгаа юм уу? Энийг нэг тодруулаад өгөөч. Би ойлгохдоо уг нь хууль санаачлагч бол дансыг битүүмжлэх юм байна. Гэхдээ 30% нь бол нээлттэй үлдээх юм байна. Тэгээд компани өөрөө одоо боломжоор энэ үр төлбөрөө барагдуулаад 70% энэ царцаасан байдлаас нь гарах юм байна гэж ойлгож байсан. Ажлын хэсэг болохоор өөрчлөлтөө дансыг бол ямар ч юуг нь одоо царцаахгүй орж ирж байгаа орлогоос нь 70% нь шууд татврын алба өөрөө одоо авна гэсэн ийм зохицуулт юм шиг ийм ойлголт төрүүлчих юм. Энийг яг сайн тайлбарлаад өгөхгүй юу? За хэн хариулах вэ? За цогтноор дараах нэмж хариулъя. Ажлын хэсэг 4-р микрофон. Татврын ерөнхий газар цогцноор ариун зай гишүүний асуултанд хариулъя. За татврын ерөнхий хууль дээр татврын өрийг хугацаанд төлөөгөө татврын өрийг үл маргах журмаар барагдуулах юм зохицуулт байгаа. Энэ зохицуулт дээр дансанд нь ирээдүйд орж ирэх орлогынх нь 70%-ийг нь татврын өрөндөө суудган тооцно, 30%-ийг нь аж ахуйн нэгжид өөрийнхөө үйл ажиллагааг тасралтгүй явуулахтай холбоотойгоор үлдээхээр шийдвэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл данс битүүмжлэх ажиллагаа хийгдээд тухайн компани дансанд 10 сая төгрөг орж ирлээ гэж үзвэл 7 сая төгрөгийг нь татврын өрөнд татврын байгууллага суудгаж авна. Дансанд нь 3 сая төгрөгийг нь үлдээнэ гэсэн юм хуулийн өөрчлөлт орж ирж байгаа. За ариун зэвшин тагч тодруулъя. За тэгэхээр татврын өртөө аж ахуйн нэгж байгууллагуудын орж ирж байгаа орлогоос нь 70% нь одоо шууд автоматар авдаг байхаар зохицуулт орж ирж байгаа юм байна гэж ойлголоо шүү. Тэгэхээр энэ өөрөө эргээд ямар нэгэн асуудал одоо үүсэх үү, үүсэхгүй юу дараагийн асуудал байх нь байна. Ямар ч байсан бид нар ийм хуулийг эцэслэн батлах гэж байгаа юм байна шүү гэдгийг олон нийт болон улсын их хурлын гишүүдтэй ойлгуулъя. За 27 оны 1 сарын 1-ээс бол 792 мянган төгрөг хүртэл цалин хөлс түүнтэй ажиллах орлогоос татвар авахгүй байх нь байна. Одоо энэ бол бүрэн орж ирэх нь байна. Тэрнээс биш 2 сая төгрөг хүртэлхэх одоо энэ орлого дээр 1% татвар авна гэдэг нь бол 28 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлэх юм байна гэдгийг бол ойлгож авлаа. За орон сууцны борлуулалт дээр анх удаа эзэмшиж байгаа 5-аас доошгүй жил ажилласан нэг удаагийн одоо энэ борлуулалтын татвараас чөлөөлөгдөх юм байна гэж ойлгож байна. За баярлалаа. За үгэлжлээ. Ер нь бол бас ариун зэвшин ярьж байгаа зөв шүү. Бид нар гишүүдтэй нь хэлэлцэж байгаа, баталж байгаа хуулиудынхаа агуулга, зорилго, ач холбогдол, ард иргэд олон нийтх үр өгөөжийг бид нар сайн ярьж таниулж ойлгуулж явах ёстой. Энэ талд бас манай гишүүд анхаарцгаая бүгд цааш тас. Зочин танилцуулъя. Баянхонгор аймгийн Байдраг сумын ерөнхий боловсролын сургуулийн 10В ангийг 1986 он төгсөгчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Төгсөлтийнхаа 40 жилийн ойгоо тэмдэглэж байгаа иргэдтэй улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн хаз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрэй ёо.